Агуй хорны дайны ялтын 80 жилийн он цэргийн ёслолын жагсаалд Оросын холбооны улсын Москва хотын улаан талбайд боллоо. Цэргийн ёслолын жагсаалд Оросын холбооны улсын 11 мянган цэргийн албаагч Монгол улс бүгд найрамдагтад ард улс Азербайджан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египт, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн албаагч оролцлоо. Монгол улсын цэцэг хүчний цэргийн албаагчдын хувьд 2025 оны 4-р сарын 25-ны өдөр Оросын холбооны улсад очиж Батлан хамгаалах яамны харьяа цэргийн амралт совилтын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсуудын цэргийн багуудтай байрлан бэлтгэлэн чамбааруулсан байна. Жагсаалд оролцсон дайчдыг цэцэг хүчний тэг 32 дугаар ангийн захирагч дэд хурандаа бэлэг сайхан командалсан. Монгол цэргийн цог жухаа сүр хүчийг харуулсан дайчдаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт албаагч 2 багтсан байна. Үүнээс ёслолын жагсаалд 75, бэлтгэн оролцуулах удирдлагын бүлэг 5 хүнтэйгээр ялтын ёслолын жагсаалд Монгол цэргүүд алхлаа.